Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Хэсэг хугацаанд ажлын шаардлагаар бичлэгийг хийж чадаагүй тул уучлал хүсье. Та бүхэндээ саяхан гарсан гайхамшигт 4-ийн 2025 онд хийгдсэн анги MCU-гийн PS6-гийн эхлэл болох Fantastic Four First Step киног ярьж өгөхөөр бэлтлээ. Тус кинон сая 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Лос Анжелест нээлттэй хийсэн бөгөөд Disney Plus дээр лайв стрим хийсэн анхны премьер байсан нь онцлог юм. Тус киноны гол дөрүүдийн нэг болох Mr. Fantastic буюу Сундаг хүнд өмнөх бичлэгт маань дурддагч байсан Gladiator 2 кино тоглож байсан Pedro Pascal, үл үзэгдэгч эмэгтэй буюу Sue Storm-ийн дүрд Vanessa Kirby, Johnny буюу Human Torch-ийн дүрд Joseph Quinn, харин гайхалтай хүчтэй чулуун залуугийн маань дүрд Ebon Moss тоглож байна. Мөн энэхүү F4-ийн бас нэг онцлог тал нь бусад кинонуудаас ялгаатай буюу эмэгтэй Silver Surfer-ыг гаргаж ирсэн ба тус турд үзэсгэлэнт Julia Garner тоглосон юм. Кино 1960-ад оны ретро футуристик стилийг ахуулах ба энэ нь цаг хугацааны хувьд өмнөх үеч гэсэн техник технологи зэрэг нь одоогийн биднийхээс илүү байх ба үүгээрээ тухайн киноны өрнөж буй ертөнц нь бидний оршин буй ертөнц биш өөр зэрэгэлдэх ертөнц гэдгийг харуулж байгаа юм. Мөн MCU-гийн хамгийн хүчрхэг эсрэг дөрүүдийн нэг болох Galactus тус кинон дээр нилээд тод гарах ба Galactus-ийн талаарх дэлгэрэмгийг чап телевиз сувг оруулсан байсан. Хэрв та бүхэн сонирхож байвал тэндээс Galactus гэж яг хэн, юу, яагаад гариг иддэг зэрэг дэлгэрэмгийг сонсох боломжтой. За ингээд олон юм ярилгүй кинонд орцгоё. Киногоо эхлэхийн өмнө subscribe, like дарахаа битгий мартаарай. Зохиогчийн эрхийн асуудлаас болоод бичлэгийн ихэнх хэсгийг тухайн хэсгийн зургаар нь орлуулж байгааг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Туглан сууж, таалан болгоогоорой. Кино маань дэлхийн 828-ийн гайхамшигт дөрвийн цамхагийг харуулж эхлэх ба манай Sue болон Richard 2 хос болчихсон. Richard нэг юм хайж байл. Sue харин 0-д сууж байх ба тэр хоёр би гараад олоод өгье. Үгүй гэх мэтээр ярилцах ба Sue 0-д нэг юм харан баярлан суун. Ингээд Sue гарч ирээд Richard-д нэмэх хасахтай халууны шишиг зөвлөх ба энэ нь эерэг хариу гарсан жирэмсний тест байв. Richard гайхшиж баярлан тэр хоёр жаргалтайгаар үнсэлдэж байтал Richard олон зүйлд санаа зовж буугаа хэлэхэд Sue юу ч өөрчлөгдөхгүй. Санаа зовхгүй байж болно хэмээн тайвшруулна. Ингээд эсцэн солигдож Ted Gilbert-ийн шоу гэх шоу гарч байх ба тус шоу нэвтрүүлэх гайхамшигт дөрвийн талаар хэрхэн космик шуурган дуртаж өвөрмөц хүчтэй болсон талаар баримтат киног харуулна. Энэ сансарлуу явсан үйл явдал тухайн цаг мөчөөс 4 жилийн өмнө болж өнгөрсөн зүйл байлаа. Дэлгэцэд Sue болон Richard нар суучихсан космик шуурга бидний DNA-г өөрчилсөн. Энэ нь бидний өнөөдрийн супер хүчийг өгсөн гэж хэлдэг. Richard сунаж, харин Sue үл үзэгдэгч болж мөн далдын хүч буюу ямар нэг зүйлд хүрэлгүйгээр удирдах хамгаалалт бий болгох. Харин Ben чулуун дүр төрхтэй болчихсон. Нисдэг машинаас үсрэн бууж, бүхэл бүтэн аврах том хөлөг онгоцыг чирч, Human Torch харин өөрийн биеийн хүссэн хэсгийг гал болгож, эргэн тойрныхоо галыг өөртөө сорж мөн нисэж чаддаг болсон байлаа. Тэд магсуудтай тулалдаж осол аваараас хүмүүсийг авардаг. Гайхамшигт дөрв болсон байх нь тэр. Дэлхийн 828-ийн 1960 он яг л манай дэлхийн 2100 он шиг техникийн хөгжил дэвшилттэй. Мөн 1960 оны тэр стил хэм маяг, ностальжиа буюу хуучин дурсамж театрээс мэдрэмжийг төрүүлэх үс байв. Тэд баатар гээд ажил хийдэггүй биш. Бүгд тус тусынхаа ажлыг хийдэг хэвээр байна. Ингээд эцсийн солигдож Richard шинжлэх ухааны багш хийж байгаа хэсэг гарах ба хүүхдүүдэд өөр дименшн гэх мэтийн талаар ярихад сурагчид нойрмоглагч тэр сурагчдынхаа анхаарлыг хэрхэн татхаа мэддэг байлаа. Sue харин олон улсад ихтгэл тавьдаг улс орнуудын үлгэр жишээ болох манлайлагч эмэгтэй. Ер нь бүгдээрээ л дэлхийн нийтийн урдаа барьдаг жишг болсон гайхалтай баатрууд болсон байхыг харуулдаг. Ингээд нэвтрүүлэг дуусч тэд бүгд өөрсдийн байранд орж ирэх ба John болон Ben нар өдөржингөө хоол хийж орой болоход Sue Richard хоёр багахан хоцорч ирдэг. Үүнээс болоод Richard болон Sue нарын сандрал хийж үг хэлний орооцолтож ичингүүрэн байхад Ben анзаарч түүнээс жирэмсэн юм уу гэж асуув. Манай хоёр гайхширсан ч баяртайгаар тимээ гэж хэлээд тэр дөрвөлээ баярлцгааж Richard болон Sue нарт баяр хүргэв. Энэ мэдээ нь бүр олон нийтэд хүртэл тархаж мэдээгээр ярихуйц сэдэв байлаа. Richard харин хүүхдэд төрөхөд бүх зүйлийг бэлдэж ил арзайтгнуудыг таглаж худах шугийг дээш нь хийж шүүгэнүүдийг цоочтой болгох гэх мэтээр гайхалтай бэлдэж байв. Мөн Richard өөрийн шинжлэх ухааны туршилтуудыг марталгүй хийж байх ба шинэ туршилтаа харуулна. Туршилт амжилттай болсон ч хамаг тог тасарч байгаа. Эцсийн солигдож Sue орж ирэх ба энэ үед нөгөө жижиг робот хүүхдийн ор угсарчихсан зогсож байдаг. Ингээд эцсийн солигдож Richard хүүгээ эхоогоор харах гэж байх ба Sue түүнийг хэдийг санаа зовх юм. Бүх тестийг хоёулаа хийж үзсэн шүү дээ гихч Richard-ийн сэтгэл хандаггүй. Харин Sue за тэгвэл харцгаая гэд түүний гарыг гидсэн дээрээ тавьж өөрийнхөө чадвараар хүүгийнхээ гидсэн дотор ямар байгааг түүнд харуулна. Эцсийн солигдож Ben гудамжаар алхаж байх ба хүн бүр түүнтэй бэлдэж тэр ч нэлээд алдартай сайн нэртэй харагдана. Найрсаг Ben нэг хүнийг машиныг чинь байрлуулж өгөх үү гэж асуугаад өргөх гэхэд хүүхдүүд орилж түүнийг дэмжих ба Ben эхнийхээрээ дийлэх. Энэ үед хүүхдүүд өшөө илүү дэмжиж энэ үед нь өргөөд тэднэрөө шидэх гэж байгаа юм шиг айлгана. Хашааны цаанаас багш нь хийх юмхтэй дарж ирэх ба тэр хоёр чи энд амьдардаг юм уу гэх мэт хөнгөн яриа өрнүүлэх ба хоорондоо танилцаж нэгэндээ нилээдгүй таалагдана.
Энэ эмэгтэй нэрийг Рачел гэв. Эцсийн солигдож Бен нөгөө ярилцаж байсан дуртай газрынхаа жигнэмгийг авчихсан байх ба Жон харин түүнээс хэр байсныг асуув. За ингээд багсаар яриа өрнөж байгаа. Гадаа цагдаагийн машин дуурахыг сонсож. Тэр хэд бүгд тагтан дээрээ зогсон. Гарсан гэмт тэргүүдийн тоо бага байгаа гэх мэт яриа зогсож байтал. Гэнэт тэдний цагаан дуурч эргээд тартав. Тэнгэрт маш олон тооны солир харагдах ба шөнийн тэнгэрийг нар шиг гэгүүлэн ирж байлаа. Жон солирын зүг нисэж байгаа нэг зүйлийг олж харан зогдосон зогсон. Энэ үед манай багийн бусад гишүүд нисдэг машинаараа араас нь ирэх ба нөгөө зүйлийн араас яв. Харин нөгөө Жоныг хараад гайхаад зогссон зүйл бол Silver Surfer байлаа. Silver Surfer хот руу доош бууж ирэх ба янз бүрийн дүр дорж хувцалсан хүмүүс бүгд л түүнийг харж гайхшир. Манай гуравч бас нөгөө янзын цихэр машинтай араас нь ирдэг. Ингээд Silver Surfer маань манай дөрвөөс та нар энэ дэлхийн хамгаалагчид уу хэмээн бууж ирэх ба Sue team гэж хэлэхэд танай дэлхий яг одоо сүрхээр тэмдэглэгдсэн гэж хүмүүсийг зочроо. Ингээд тэр хүмүүсийг өөрийн хамгийн дотны хинэгэнтэйг ойр байж цагийг сайхан өнгөрөв. Удахгүй танай дэлхийг заргих болно. Би эхлэлийг, төгсгөлийг зарлаж байна. Би Галактусыг тунхаглаж байна хэмээн хэлнэ. Хүмүүс сандралдаж гайхамшигт дөрөв рүү харах ба манай дөрвч мөн адил гайхсан байдалтай байлаа. Ингээд Silver Surfer дээшээ нисэх үед Жон араас нь хөөсөөр агаар мандлаас гарч түүний тавцангаас барьсаж Silver маань өөрийнхөө хэлээр нэг зүйл хэлээд түүнийг нэг шарваад дээш яваад өгдөг. Ингээд Жон буцаж ирэх. Ричард түүний энерги мөрөөр түүнийг дагаж өмнө нь очсон гаригуудыг шалгаж үзэх. Тэд бүгд алга болсон байна. Зүгээр ч нэг алга болох биш. Устсан байлаа. Эхэндээ тэд Галактусыг бүгд бүтэн гариг эдсэн гэхэд итгэхгүй байсан ч ингээд итгэж эхэлдэг. Мөн тэр тухайн гаригууд дээр очсноос хойш 20 цагийн дотор сүрдэг буюу алга болдог гэдгийг ч мөн тэдэж мэдэж ав. Жон тэдэнд өөрийгөө түүнтэй ярьсан. Бас нэг зүйл хэлсэн тухай хэлв. Харин манай гурав түүний ямар өнгө аястай байсныг нь асуув. Харин Жон дулаан ээлдэг гэхээс өөр зүйл хэлж чаддаггүй. Эцсийн солигдож Жоны өрөөндөө пянзаар нэг зүйл сонсон суух ба манай Сью орж ирв. Түүнээс тэр эмэгтэй чамтай ярьсан гэлээ гэд асуув. Жоны энэ 23 сансарт явж байсахад нь барьсан долгионууд бүгд түүний хэлтэй маш ойролцоо сонсогдож байна. Нэг пянзыг харуулах ба энэ бол түүний хэлсэн зүйл. Эцсийн солигдож Жон Ричард дээр ирэх ба намайг дуудаа юу гэхэд тэр түнд өөрийнх нь хүсэж байсан галт тэсвэртэй хүчил төрөгчийн агуулмжийг хамаагүй ихээр хадгалдаг сансрын өмсгөл бүтээснээ харуулна. Ингээд эцсийн солигдож манай дөрөв өөрсдийнхөө өмсгөлийг өмсчихсэн. Илтгэл тавьж байгаа юм шиг зогсож байлаа. Өөрсдийн 4 жилийн өмнө явснаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Бид дэлхийг авардаг бааtruуд хамгаалагчид болсон. Энэ удаад ч бас ахин авах болно. Түүний өдөөс очих болно гэдгээ үүгээрээ дамжуулан хэлнэ. Ингээд тэдний чухал мөч ирэх ба тэд нисгээр бэлтцгээж байлаа. Хүн болгон энэ үйл явдлыг зургатаар үзэн догдолцсон. Ингээд тэд хөлөгт сууцгааж хөөрөх гэж байх ба Ричардын гэрт байсан нөгөө жижигтэй ижил хөөрхөн роботч бас хамт явахаар бэлдсэн байхад тэр. Сью эцсийн шалгалтыг хийх хүсэлт гаргаж зөвшөөрөгдснөөр хөөрөх цаг болж тоолж эхэллээ. Хөлөг хөөрч түүхэн мөч тохиож манай дөрөв дахин нэг удаа сансарлаа явлаа. Хөлөг агаар мандалд гарсны дараа өөр нэг төхөөрөмжтэй холбогдсон залгагдаж гэрлээс ч хурдан гээд байршлаа тодорхойлон шилжчихдэг. За ингээд тэд Галактусын байршлын мөрөөр ирсэн ч тэр байдаггүй ба гайхаад Ричард түүний оршихуйг шинжилж үзэхэд систем дээр гаригаас том зүйл энд байна л гэсэндээ хэмээн ярилцсан байлаа. Гэтэл энэ үед гариг голоосоо яг л хар нүх рүү сорогдож байгаа юм шиг сорогдон орж байхад тэр. Энэ мөн тэднийг ч сорж байсан тул нөгөө холбогдсон төхөөрөмжнөөсөө салж Сью хөлийн гадуур бүрхүүлүүлсгэн арай гэж иргэн тойронд байх хад чулуулаг зэрэгс болтдог. Гэтэл нэг улаан туяа тэднийг өөрлөгөө татаж байснаа. Гэнэт нэг цэнхэр өнгийн туяагаар бүгдийг нь шинжилж эхлэв. Нэлэх үед нь шинжилж байсан цэнхэр туяа Сьюгийн гидсэн дээр төвлөрч. Сью ч мөн энэ байдалд нэлээд зочирдов. Бүгд гайхажсан байх ба энэ үед манай Жоныгийн найз охин Silver Surfer маань хүрээд ирэх тэр. Галактус та нартай уулзмаар байна гэж хэлээд яваад өг. Эцсийн солигдож манайхан аврах том юм дотор орж ив. Silver маань тэднийг даг гэж хэлэн дагуулan явах ба манай хэд алхахад нь орж ирсэн лифт гээд бүх зүйл дээр тэдний лого буюу дөрвийн тоон харагдав. Надад энэ жижиг деталь бүр дээр ингэж сайн ажилласан нь маш их таалагдсан. Ингээд Silver-ээс тэр хэд Галактусын юу хүсэж байгааг асуухад тэр зүгээр л эдгийг хүсдэг гэж хэл. Мөн яагаад энэ гаргуудыг сонгосныг асуухад Silver тэр биш би сонгодог гэж хэлдэг. Johnny Silver-ийн араас явж өөрт нь юу гэж хэлснийг асуухад "Die with yours" boy өөрийнхөнтэйгөө хамт өг. Эсвэл үнэт зүйлстэйгээ дуусч юм уу тиймэрхүү маягаар хэлсэн. Ингээд манай дөрөв Галактустай уулзна. Галактус тэнд би та нартай аль адилхан жижигхэн байсан. Гэхдээ хэдэн тэрбум жил юм гэх ба. Энэ талаар буюу Галактусын үүсэл хөгжлийн талаар Чап дэлхийс уг дээр маш дэлгэрэнгүйгээр оруулсан байсан тул тэрийг сонсорой гэж дахин зөвлөе. Галактус Сью Ричард хоёрын хүүхдийг онцгойлон ярьж түүнийг онцгой хүчтэй гих мэтээр ярив.
Харин Ричард би мэдэх байсан. Би түүнийг маш олон удаа шалгасан гэд. Түүнийг өөрийн үндсэн буй натурал төрхөө нууж байна гэж хэл. Манай дөрөв Галактусаас дэлхийг аврах ямар нэгэн боломж байхгүй юу гэж асуухад Галактус тэдэнд сонголт өгөх ба. Тэр нь Сью Ричард хоёрын хүүхэд байлаа. Яг ингэж байж байтал Жонни уурлаад нисэж Галактусын эргэн тойрны том багнан хоолойнууд руу дайрч эхэлв. Энэ нь Галактус нөлөөлөгч Жонни сансрын өмсгөлтөг удаан нисэж чадахгүй. Хүчилтөрөгчийн хэмжээнд хүрэхгүй тул буцдаг. Харин түүний араас Сильвер маань хөөж байсан ч Бен түүнийг зогсоодог. Сьюгийн биеийн сонирн болчихсон, Жонни харин хүчилтөрөгчийн хэмжээгээ хит ашигласнаас болоод ухаан алдчихсан. Бен түүнийг үүрэн арай гэж зугтаж байтал Сильвер хан цомцоод гарч ирэн Жонни Бен хоёрыг унгав. Ричардыг мөнгөнд авцангаараа цохиж унгаагаад явж байтал Сью босож ирээд түүнийг өөрийн хүчээр хайл мөрөөр шидчихдэг. Боломжийг ашиглаад манай хэд хөлөгтөөс сум зугтаж чаддагч. Яг нөгөө төхөөрөмжөндөө холбоотой өсрэлт хийх гэж байтал Сильвер орж ирээд яг Сьюгийн хүүхдэд хүрэх хүчээр азар өсрэлт хийж чаддаг. Гэвч тэд түүнээс өөрсдөө зугтаж чадсан гэж бодсон боловч хойноос нь тасралтгүй даган хүрч. Сью Жоннид тэр чиний дүүг авлах гээд байна. Жонни түүнийг аалах гэж хэл. Жонни хөлгийн буутай холбогдсон түн рүү буудах боловч түүний галлаж байгаа галан сумыг өтний нүхний таталцлын хүч ийш тийш сарниулаад онож чаддаггүй. Тэд сандралцгааж Жоннид ямар ч хамаагүй аргаар оно гэж хэлэхэд тэр өтний нүхний таталцлыг ашиглан буудаж нөгөө суманд тойроод Сильверийг очдог. Тэд түүнийг яаж чадахгүйгээ мэдээд өтний нүхнээс гарч ойрхон байсан хар нүхний тийшээ шилжиж очдог. Тэдний төлөвлөгөө бол хар нүхтэй ойрхон явж таталцлын хүчээр Сильверийг хар нүх рүү оруулж түүнээс зугтах явдлаа. Ричард Бэнд удирдлагыг өг Сьюд хөлгийн гадуурх бүхүүд үүсгэж алга болгохыг хэлнэ. Мэдээж Сью жирэмсэн төрөх төгсөн байгаа тул энэ нь хэцүү байсан. Тэр хөлгийг алга болгож нөгөө хөлөгт бэлтгэсэн зүйлийг алга болголгүйгээр үлдээж чаддаг. Харин Сильвер тэдний хөлгийг дагсаа аажимдаа хар нүхэнд хэд их ордог. Бүх зүйл нь дэлбэрч эхэлв. Тэдний хөлөг байхгүй болсон байгааг анзаарч аль хэдийн бүх зүйл оройтсон буюу манай хэд хойно хозорч Сильвер хар нүх рүү татагдсан орно. Ингээд бүх зүйл болчихсонгүй. Яг энэ үедээ давхцсан Сью төрөх гэж байдаг ба бас хар нүхний таталцал мэдээж алга болчихоогүй. Ричард эхнэртэй төрөхтөнд тусалж түүний амьсгалыг зөв хуваарлуулах гэх мэт. Харин манай Жонни болон Беннер хөлгийг тодорхой тойрог зам таваач тухайн таталцлыг ашиглаж шилжих гэж байлаа. Учир нь тэдний төрш дуусах гэж байсан ба энэ нь л тэдэнд байгаа цорын ганц боломж юм. Ингээд тойрог замд амжилттай орж хөлгийн удирдлагыг нөгөөр овддог. Харин Бен ирж Сьюд туслан их барьж ав. Шинэ хүнээ сансарт үлгийдэн авлаа. Ингээд эцэн солигдож тэд дэлхийд газардаж байх ба бүхэл хүмүүс харж баярлаг. Телевизээр тэднийг ирж байгааг шууд дамжуулж байв. Тэд ирмэгцээ шууд л сэтгүүлчдийн өмнө гарах ёстой болсон ба тодорхой бэлдсэн юм байхгүй байна хэмээн хэлнэ. Гэтэл нэг сэтгүүлч тэднийг хэрхэн Галактусыг яснаа тайлбарлаж өгөөч гэхэд мэдээч манайхны үдсэн харсан зүйлс бас хүмүүсийн хүлээлт хоёр тис өөр байгаад бол тэд ялаагүй гэж хэлнэ. Жонни хүмүүст найдвар өгөхөөр хараахан ялаагүй байгаа гэж хэлж Ричард тэдэнд Галактус хэтэрхийх зүйл хүссэн. Тэр биднийг хүүхдээ өгвөл дэлхийг орхино гэсэн талаар хэлээд хүмүүс гайхагч тэр мэдээч бид зөвшөөрөөгүй гэдгийг хэд удаа давтаж хэлдэг. Нэг сэтгүүлч тэднээс бид аюулгүй юу гэж асуухгүй мэдэхгүй байна гэсээр манай дөрөв цааш орно. Эцэн солигдож Галактусын хөлөг харагдах ба манай Сильвер хар нүхнээс гарч ирсэн байлаа. Галактусаас уучлалтгүйж хүүхдийг алдснаа хэлнэ. Галактус харин уурлаж тэр хүүхд хэмжээшгүй хүчтэй. Тиймээс тэр миний өсөглөнг дарж чадна. Үүний дараа би амарч чадна гэж хэлнэ. Эцэн солигдож манай хэд хоорондоо үйл хэлийг маргалдах ба яаж чадахгүй Галактусыг яахаач мэдэхгүй бүгд твтцгэн. Ахин дүрс солигдож Жонни өрөөндөө сансрын хувцас өмсч гисэн. Нэг зүйл сонсон байх ба энэ үед манай Сью орж Жонни түүнд үзүүлэх юм байна гэд түүнд дуулгаа өмсөж Сильверийн түүнд хэлсэн зүйлийг сонсгож орчуулж чадсан гэдгээ ч мөн хэлнэ. Энэ олон зүйлийн түлхүүр байх магадaltaй хэмээн түүнд хэлдэг. Ингээд эцэн солигдож Ричард хүүгээ шинжилгээнд оруулж байх ба түүнээс бүх төрлийн зүйлийг нь шалгасан ч юу ч олдохгүй байлаа. Бен зурагт үзэн мэдээ үзэж байх ба сувг бүрийн улс бүрийн телевизүүдийн мэдээг гайхамшиг дөрвийг хүүхдээ өгсөнгөд иргэд дургуутсаж байв. Орой болж Бен гадаа подмонд явж байх ба хажуугаар нь зүрх хүмүүс бид ч бас гэр бүлтэй бид яах юм бэ гэх мэтэр хэлээд өнгөрв. Ингээд мэдээгээр Рид Ричардс болон Сью Стормын хүүхдээ өгчих юм бол бид аюулгүй гих мэтийг сонссон Сью зурагтыг эвдчихдэг. Ингээд балкон дээр гарсан чинь баахан хүмүүс тэдний цамхагийг урд ирчихсэн байдаг. Ингээд хүүхэд урьж Сью явах ба араас нь Ричард очив. Тэр хоёр үлээлэг маргалдаж эхэлдэг. Олон зүйлсээр санал зовлтгож Сью эцэст нь миний хүүхэд юу ч байсан, ямар хүн болох байсан ч хамаагүй. Түүнд өгч явуулахгүй гэж хэлнэ. Ингээд зураглал солигдож тэдний цамхагийн гадаа байх хүмүүс рүү шилжих ба хүмүүс тэднийг эсэргүүцсэн уриал оцон барин зогссон байлаа. Тэдний голоор Сью хүүгээ барин гарч ирээд хүүгээ Франклин хэмээн танилцуулаад өөрийнхөө гэр бүлийн талаар түүний эцэг их хэрхэн осолдож
Ээж нь өнгөрөөд аав нь амьд гарч хамгийн сайн аав байх гэж хичээсэн талаар эцэг их гэж юу болох? Эцэг их өөрөөсөө илүү хүүхдийнхээ төлөө илүү том зүйлийн төлөө тэмцэх ёстойг хэлнэ. Мөн тэр. Би энэ дэлхийн төлөө хүүгээ золиослохгүй. Бид хамтдаа түүний өдөөс зогсож тулалдан давж гарах болно. Гэр бүл хэмээн хэлдэг. Ингээд хүмүүс ч ойлгож түүнийг хүлээн зөвшөөрв. Харин манай хэд дотгошоо орж байх явц Ричард тэдэнд нэг санаа байгаагаа хэлэх ба энэ бол өмнө нь Жоннид үзүүлж байсан шилжүүлэгч гүүр байлаа. Гүүрээр дамжуулан дэлхийг Галактусын хизэж олохгүй газарт шилжүүлэх болно гэж хэлээд дотогш орцголоо. Ингээд маргааш нь болж Ричард зурагтаар туршилтыг үзүүлж харин Сью дэлхийд дахны удирдлагуудад хэрэгтэй материал болох плутониум 239-ийг зарлаж бэйн хүмүүсийг урайлан гүүр барих ажилд орцголоо. Тэдний төлөвлөгөө бол дэлхий дахна хаасайгүй гүүрийг байрлуулж Галактус олохооргүй хэдэн мянган гэрлийн жилийн зайд шилжүүлж шинэ нарны системд орох явдал. Улс орон бүр өөрснийхөө дэмжиж туслан хийцгээж байлаа. Харин манай Жонни Сильверийн хэлсэн үгийг нухацтайгаар сонссон хэвээр байх ба орчуулчихсан сууж байдаг. Ричард өндгийг шилжүүлж байхдаа энэ хитрхи хинээрээ зарцуулж байгааг ажигладаг бөгөөд үүний тулд дэлхийн бүх цахилгааныг тасалж хуримтлуулах шаардлагатайг мэдж байна. Сью харин энийг дэлхий дахинаа нийтэд тарааж тэд дэлхийн бүх тог цахилгааныг салгачихдаг. Энэ үед Ричард харин хүүтэйгээ ярилцсан байх ба түүнд өөрийг нь аавтайгаа битгий адилхан болоо. Надад нэг буруу зүйл байна хэмээн ярилцсан. Жонни нөгөө үгийг тайлж харин Сью Ричард хоёр хүүдээ санаа тавиад завгүй байхаа Галактус аль хэдийнэ сарны хажууд ирж гисэн явж байлаа. Гэхдээ улсууд өөрсдийн хариуцсан гүүрнүүдийг аль хэдийн бариад дуусчихсан байх ба. Ингээд Жонни ирээд тэдэнд хэлэх гэсэн ч тэд дэлхийг шилжүүлэх солилцлыг улсуудын гүүрнүүдээс авч байна гэд Жонни ч мөн сун тэдэнтэй нэгдэ. Тэр хэд бүх гүүрийг холбож тоолж эхэлдэг. Гэтэл нэг зүйл буруу гараа гэж бүгд гайхах ба. Гүүрнүүд сүлжээнээс гарч эхэллээ. Энэ нь мэдээж манай Сильвер дэлхийд ирж гисэн. Гүүрнүүдийг устгаж байх нь тэр. Ричард түүнийг гүүрнүүдийг устгахаар ирж гэх. Сью үгүй. Тэр Франклины төлөө ирж гэ. Тэд барилгыг түгжин. Энэ үед манай Жонни барилгыг орхин аль хэдийн Сильвер дээр ирж гисэн байх ба гартаа нэг зүйл зүүчихсэн. Түүнийг асаагаад тэдний хэлээр нэг зүйл тоглоулна. Ингээд түүнийг араасаа хөөлгөж байгаад нэг олон том зурагттай газар зогсож тэдний хэлээр олон мессежүүдийг тоглоулах ба Жоннигийн өмнө нь яриад байсан 23 мэдээлэл гээд байсан нь бүгд Сильверийн гаригаас ирсэн байдаг. Тэр бүхнийг нь сонсгож тэрч бүхэл түүний хэлээр ярьж түүний нэрийг дуудана. Мөн Жонни аль хэдийн түүний түүхийг мэдсэн байлаа. Галактус түүний гариг дээр ирж түүний гаригийг эдхийг горд. Түүнд өөрт нь үйлчлэх санал тавьж зөвшөөрүүлсэн байна. Бас Жонни бусад гаригуудын уучлалт хүсэж устгагдж байхдаа орилж байгаа гэд олон зүйлсийг сонсгож эцэстээ Сильвер уурлан дээш хөрч сарны өдөөс харан зогсоно. Энэ үед Жонни ардаас нь ирэх ба Жонни хүүг биш намайг ав надаар өргөл барь эсвэл чи бидэнд тусал гэж хэлж Сильвер боломжгүй гэх зүйлийг хэлээд яваад өгдөг. Ингээд Жонниг буцаж ирэхэд Сью чи Франклиныг аварлаа. Харин Бен түнд үнэхээр гайхалтай байлаа гэж хэлнэ. Мэдээж сандралтсан улс орнууд тэдэнтэй холбогдож тэд бүгд утсаар яран саяын болсон зүйлд хариу өгч байлаа. Харин Ричард нэг зүйлийг бодон дэлгэцээр хүүгээ харж байгаад бид Галактусыг энд авчрах хэрэгтэй. Манай хэд ч эргээд холбогддог түүхүүлээгээрэй гэж хэлээд Ричардад анхаарлаа хандуулах ба тэр нь дэлхийг шилжүүлж чадахгүй. Тиймээс өөрсдийн байгаа газрын аврах том гүүрийг ашиглан Галактусыг шилжүүлэх санаа байлаа. Түүнийг хөлөггүйгээр нь сансарч шилжүүлэх. Үүний тулд 37 секунд хэрэгтэй. Мэдээж хэрхэн авчрахаа мэдэхгүй байсан ба түүний хүсэж байгаа зүйл нь нэг л юм. Түүгээр түүнийг энд авчрыг гэж Сью хэлдэг. Гэхдээ Сью бүрэн итгэлтэй биш байх ба бусдын ч мөн эсэргүүцэн. Ингээд Сью гинэт уурлаад алга болчихдог ба эцсийн солигдоход Сью хүүгээ тэрэгэн дээр нь дүрчихсэн удамд явж байдаг. Ричард тэр хоёрын араас ирж босгосон зүйлс нь одоо аимшигтай болох гээд байна. Гэхдээ бүхнийг хэвэнд нь оруулах талаар ярилцаад өнгөрөв. Энэ үед Жонни болон Бен хоёр цамхагтай байх ба тэр гурвыг ирсэн үгийг шалга. Үгүй чи шалга гэдээр ярьж байхад нь Сью хажууд нь гинэт гараад ирэх нь тэр. Ингээд тэр хоёрыг явъя гэж хэлдэг. Маргааш нь тэр хэд Франклиныг байрлуулах цэг дээрээ очсон байх ба яг гүүрний доор байрлуулахаар болсон байна. Гэвч эргэн тойрны барилгууд болон мянган хүмүүсийг яах талаар сайн шийдэж чадахгүй байлаа. Сью харин надад нэг санаа байна гэд энэ нүдний шилтэй залууг дагуулan цамхагт орж ирдэг. Энэ залууг Харви гэнэ. Ингээд тэр залуу бүгдийнх нь дургуй хүргэж Сью тэднийг гарч бай гэж хэлээд түүнтэй ярилцсан үлддэг. Маргааш нь болж хотыг тэр чигт нүүлгэн шилжүүлж байх бөгөөд энэ нь Сьюгийн уулзсан залуу болох анхны хэсэгт гарч байсан нөхөн дор амьдардаг гэмт хэрэгтний газар доорх аврах том оромж байлаа. Тэдний гуйсан зүйл нь тэд үүнийг ашиглах байсан байх. Мэдээч энэ үеийг Галактус ойртож харин Ричард Сью хоёр хүүгээ голдоох сүүлийн мөчинж байж магадгүй. Энэ үеэ нандагнан байлаа. Хин ч энэ үйл явдлыг сайнаар төгсгүйг мэдэхгүй болохоор тэд өөрсдийн сүүлийн байж магадгүй энэ цаг үеэ нандагнацгаана. Бен манч нөгөө эмэгтэй дээрээ очин чамайг харахаар ирлээ гэд уулзж байдаг. Эсийн солигдож Жонни, Сью, Ричард нар тагтан дээрээ гарч ирэн Галактусын хөлгийг ирж байгааг харан зогсоно.
Харин энэ үед Галактус өөрийн хөлөгт холбоотой байдаг холболтуудаа салгаж буугаар тар. Манай хэд Франклинийг нөгөө тогтсон газараа тавиад өөрсдийн байрлал руу явлаа. Галактус дэлхий дээр буухад далайн түрлэг болж байх дээр. Ирэх чөлөөний хөшөө түүний зүгээр л шилбтэж хэцүү хэмжээтэй өндөртэй байв. Галактус хотыг тэр чигтэн шинжилж үзээд хүүг болоод хүүгийн зүг алхаж эхэлв. Түүнийг зүгээр л алхахад газар жижигч барилга байгууламжууд нуурж байв. Галактусыг Франклин дээр ирэхэд Бен нисдэг машинтайгаар ирж. Галактус бас далдын хүчтэй тул зогсоохоо манай Сью чадвараа ашиглан Жонигийн чадварыг дэмжиж тэрхэд Галактус зохилдогч чаддаг. Ингээд түүнийг хальт нүдэн анихт нь Жони хүүг аваад харин Ричард өөр хүүхдийн хоосон сав сольж тавив. Жони Фрэнкийг цамхаг руу авч яван аюулгүй газарт аваач. Харин Галактус хүүхдийг авахаар явж байхдаа тэдний шилжүүлэхийн бүс рүү яг орох гэж байсан. Гэнэт анзаараад зогсчихдаг. Тэгснээ ахин шинжилж үзээд хүүг цамхагт байгааг мэдэн цамхагийн зүг явлаа. Сью машинтайгаа араас нь хөөж Бен болон Жони түүнийг явах зам саад хийх гэж оролдохч чадахгүй байлаа. Ингээд Бен каран өргөөд цохих гэсэн боловч Галактус барьж аваад Бенийг агаар мандалд гартал нь шидчихдэг. Дээш хөрж агаар мандлаас гарна яг хөлдөөд байж байтал Жони түүний араас ирдэг. Ингээд эцсийн солигдож Ричард болон Сью нар Галактусын араас хөөж байх ба Сьюг нисдэг машинтайгаа доогуур нь явж байхад нь яг гიშгэж байтал Сью чадвараа ашиглан дээш хөрж агаарт алга болно. Гэвч Галактус түүнийг гараас аван онож машинтайгаа осолдно. Ричард түүний араас явж түүний нурааж байсан балгаснаас нэг жад шиг зүйл олж аван дээш явж түүний хөлөгтэй холбоотой байсан 3 холболтын нэгийг эргүүлэхэд тэрнээс нь лав урсгах ба энэ нь Галактус нөлөөлж түүнийг 2 дахь холболтыг эргүүлэхээс өмнө барьж авдаг. Ингээд Галактус Ричардыг барь бохих сунгаж байгаа юм шиг сунган яг голоор нь хуваах гэж байтал манай Жони Бенийг авчихсан сансраас нисэн ирлээ. Тэд түүний яг нүрнийх нь хажуугаас хүчтэй цогцолдог өгөх ба ингээд манай Ричард аврагдах нь тэр. Гэвч Галактус үндсэн зорилгодоо анхаарч хүүхд дээр ирэх ба хүүхдийг ч авч чаддаг. Ингээд нөгөө далдын хүчийг ашиглан хүүхдийг өгч чи бол миний аврал гэж хэл. Ингээд хүүхдийг авч явхад осолдсон машинаасаа Сью гарч ирнэ. Түүнийг нь харах ба тэр хоёрын араас өөрийн чадварыг ашиглан гарнаас нь зургах Галактус нөлөөлдөг. Сью харин бүх хүчээ шавхан түүнд нөлөөлж хөл алдуулан зогсохгүй болгож ирэх. Үүнийг харсан Ричард Сьюг боль гэж хэлсэн чи Сью эсэргүүцэн хүүгээ авар гэж хэлэхэд Ричардын бодлыг өөрчилж манай нөгөө гурав Галактус руу явлаа. Жони шилжүүлэх төхөөрөмж дээр ирэн Галактусыг шилжүүлэхэд бэлдэх ба Сьюж хүчээ шавхан түүнийг бэлдсэн байршил руугаа түлхэж байв. Харин Бен Галактусын хажуугийн барилгын багнуудыг нурааж Галактусын дээр унгаж түлхэн Жон харин шилжүүлэх төхөөрөмжийг ажилуулна. Манай Ричард ийш тийш сунаж Галактусын гараас хүүгээ аварч Сью харин эцсийн бүхнээ шавхаж түүнийг шилжүүлэгч нүх рүү оруулж чаддаг. Гэтэл нүх хагтахаас өмнө Галактус генетикэн гарч ирэхэд Жони түүнийг холоос нисэж очин түлхэх гэж байтал Silver Surfer хажуугаар нь орж түүнийг түлхээд Галактусын яг цээж рүү очиж мөргөн тэр хоёр хамт шилжиж нэг ёсондоо манай дөрвийн ялалдаар дуслаа. Гэвч Сью өөрийн бүх хүчийг шавхсан байх ба Ричард тэр хэдийг ирэхэд тэр аль хэдийнэ амьсгалахаа болсон байв. Ричард хэдий хийжсэн ч юу ч хийж чаддаггүй. Ричард уйлан түүнийг эцсийн удаа үнсээд тэрч байтал Фрэнклин уйлсаар ээж дээр очив. Бүгдийнх нь нүдэнд нулимс цэлэгдэж байтал хүү гинэт уйлхаа болоод ээжигээ ширтэн байв. Сьюгийн нүд цэнхрээр гэрэлтэн гинэт ам орхон тэр. Фрэнклин алга дашиж мэдээч манай гайхамшигт багийнхан ч жаргалтай боллоо. Хүмүүс ч нөгөө нүгнээсээ гарч ирв. Тэдэнд баярлаж байх ба энэ бол гайхамшигтай ялал, гайхалтай аврах ажиллагаа байв. Ингээд манай хэдийн ялалтаар тусаж нөгөө заншлаараа тэрхэд нэвтрүүлэгт орж буйгаар энэ кино дуустав. Ингээд энэ хүртэл сонсож бидэнтэй цуг бодлын тэнгист даргуулан дэлгэсэн танд баярлалаа. Subscribe, like дарж